Сүүлийн жилүүдэд харшлын гаралтай өвчлөл тэр дундаа чонон өвсөр өвдөх тохиолдол өсжээ. Харшлын шинж тэмдэг цэртэй ханиалга удаан үргэлжилбэл уушигны архаг өрөвсөл болон бронхит, астм болох эрсдэл юм. Монгол болон олон улсын харшлын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг нэгтгэдэг харшлын академи 2026 хуралдаан боллоо. Энэ хурлыг холбооны бүгд найрамдах Герман улсын эм үйлдвэрлэгч Берлин Хим Минарин компани санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд салбарын 400 гаруй эмч мэргэжилтэн оролцож туршлага, шинэ мэдээлэлээ хуваалцаж байна. Мөн харшлын болон ханиалгын шинж тэмдгийг хөнгөнөөр үзэлгүй, зөв онцлон, нотлогоонд суурилсан эмчилгээ хийх нь хүндрэлээс сэргийлэх, та бидний амьдралын чанарыг сайжруулах гол хүчин зүйлийн нэг гэдгийг онцлохыг зоржээ. Хүрээлэн борчны өөрчлөлтүүд, хоолт ижилийн хэрэглээний өөрчлөлтүүд, амьдралын хэм маягийн өөрчлөлт, хотчлолт, тийм ээ, байгалаасаа одоо хэд их тасарч суурьшмал европчсан амьдрал руу хэд их хурдан шилжиж байгаа энэ бүх зүйлүүдтэй холбоотой. Мөн тухайн хүний, хүүхдийн өөрийн өвөрмөц онцлогтой холбоотой, ялангуяа удамшлын хүчин зүйлтэй хамааралтай байдаг. Тийм учраас харшил өвчин бол хүүхэд, өсвөр насны хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог өвчин. Good afternoon. I'm very glad to be in Монголд харшлын өвчнийг түгээмэл биш гэж бодсон ч харин ч эсрэгээрээ өндөр байна. Хүн амын бараг 50% нь ямар нэг харшлын өвчнөөр өвдөж байна. Харшлын үед эмчилгээгээ зөв сонгох нь хамгийн чухал. Орчин үед эмийн сонголт олон ч эмийн чанар аюулгүй байдал нь судлагдсан эм сонгох хэрэгтэй. Хурлын хүрээнд Польш улсын нэрт судлаач эрдэмтэн Лодзын анагаах ухааны их сургуулийн уушиг болон харшлын өвчний чиглэлээр мэргэжсэн профессор Питер Куна 2 дахь жилдээ зочноор урагдан харшлын эмгэгүүдийн үүсэл оншилгоо, эмчилгээний удирдамжийн талаарх олон улсын жишгийг хуваалцаж туршлага солилцлоо.